남이라 창을 울태긴 헝거러 놓다금인 멀어타기네 산에 төрөлхтний хаан олон энэ өдрийн ямар намуудан гайлтгая. Би одоо яхахгүй одоо энэ нутагт төрсөн энэ нутаг миний жинк одоо унган нутгаа би приглеж айлын дөрөвдөг охин нь. Тэгээд одоо манай удамд чинь одоо удмаараа маш их сайхан одоо аав маань том одоо нэр хүндтэй улсад их нэр хүндтэй тийм том лам үдмэрч мөвбөө хүн байсан. Тэг манай аав маань одоо үе дамжиж ирсэн тийм одоо хүн тэрнийх нь өв уламжлалт яваад өрөө хүмүүс бид нар ч гэсэн одоо аавынхаа тэр сайхан гоц аяас их хүртэл одоо бид нар одоо уламжлалт яваа. Мягсан 68 оны 1 сарын 4-нд одоо яг энэ газар дээр имлэг гэж байсан байлээ. Тэр үедээ имлэг гэж байхад одоо би энэ газар мэдлэжсэн юм аа. Тэгэхэд энэ яг ийм байшин байгаагүй. Энээс өөр янз янз сайхан одоо тийм дүнзэн байшин байсан. Тэгээ энэ газар дээр би 68 оны 1 сарын 4-нд мэдлээд тэгээд тэр мэдлсэн цагаас ахуулаа. Тэгээ яг энэ мэдлчээд мэдээж одоо ээж минь намайг энэ дүндлүүлчихээ. Тэгээд ингээд имлгээсээ гараад гэр орондоо очсон. Тэгээд 68-аас хойш энэ нутагт би амьдарч яагаад 1993 онд яг бас энэ газар нутаг дээр гэр бүлийнхэн одоо энэ хүнтэй танилцаад тэгээд 93 онд танилцаад 94 онд яг энэ газар нутаг дээр хормоо хийж ирсэн. Тэгээ бас их гоё төвхтэй нэг 96 онд яг энэ миний төрсэн газар дээр миний том охин бас 96 онд мэдлэжсэн. Одоо тэгээд одоо тэр одоо байшин сан маань үүндээ одоо өнөөдөр алга байна. Тэгээ одоо тэр байшингаас маань үлдсэн юм байна. Энэ дүнзэл үлдсэн байна л да сайхан юм бас үлдсэн юм байна сайхан тий. Энэ газар одоо гэр бүл болсноос хойш одоо гэр бүлийн хүн битэр нь одоо 28 дахь жил дээр явж гинөө гэр бүлснээс хойш. За би одоо ингээд өнөөдөр энэ төрөлх сургуулийнхаа үүдэн дээр ирсэн байна. Анх одоо 1979 онд энэ сургуулийн босхийг алдчих. Тэрний багш одоо шаваар орд нэгдүгээр ингээд орж илаа. Анх эхлээд одоо энэ одоо энтлийн одоо харагдж байгаа сонгоход аав хүсэг заалгахаар орж илаа. Тэгээд сургууль маань их гоё. Би энэ сургуулиас маш их эднийг одоо авсаа. 79 онд нэгдүгээр ингээд ороод 87 онд 8 дугаарыг төгссөн. Гэхдээ би ч одоо уул нах 79 онд одоо нэгдүгээр ангид орох биш. Уул нь тэрнээс өмнө орох байсан л да. Айлыг яг их танк охин байсан учраас маань жоо хожоо оруулсан. Тэгээ 10 11-т одоо тийм үед оруулж ирсэн юм байлээ. Тэгээ яг би анги хамт олондоо бас хөрхөн нэр хүндтэй сайн сурагч байсан. Одоо сүүлийн үеийн сургууль маань одоо самба бүхийн дэлхийн авраг Бацхугай нэрэмжит зогс эрдэн бүрэн дүн сургууль болсон юм байна. Одоо 12 жилийн өмнө 25 жил дээр ингээ анги хамт олноороо уулзж исэн. Одоо энэ 7 сарын 25 дараа 8 төгссөн бүр төгсөлтөөр 3 бүлгийн төгсөлтөөр уулзалтах байгаа. Энэ уулзлыг цархан байгуулалт комиссд бас ажиллаж байгаа. Маш их гоё эрчимтэй байгаа манайхан уулзалт их гоё байгаа. Одоо төрөлхтний нутгийн гандан дээр одоо хийд дээр ирсэн байна. Энэ хийд маань одоо энэ хийдийнхаа домгийг бол би одоо дээр үе одоо гүгчүүлээс одоо сонсч ирсэн юм надад одоо хэлээ да. Энэ манай энэ юу ч н одоо нутаг орн чинь маш их том тийм одоо хийдтэй маш их том тийм гандан сүн хийдтэй их том их лам нарын ер нь орн юм байлээ л дээ. Тэгээ одоо их л ингээл одоо энэ ууртай талаар энэ доотой талаар хийдүүд их байсан билээ. Тэгээ одоо тэрий ч одоо сүйтгэж одоо нөгөө
шин цагийнх гээл сүйтгэж барьж бүгдийг одоо нурааж барьж нурааж байсан мэлээ. Тэгэхэд ганцаархан үлдчихсэн гинлээ. Тэр яагаад ганцаараа үлдсэн бэ гэдэг утга учир нь энэ гачин лам гэж тийм одоо тийм лам хүн их л дээш нэг лам хүмүүс. Миний ганц өргөө одоо тэр гачин ламын өргөө юм байлээ энэ. Миний өргөө ганцхан хаалгын баруун тийш нь харуулж бариарэ гэд тэгжсэн гэсэн тийм хүн. Тэгээ тэр нэг хүнийхээ одоо зарилгаар энэ хийдийг маань ингээ хаалгын баруун тийш нь харуулж барьсан. Одоо энэ хойно ах их сайхан юм сайхан хийдээс одоо энэ хийдтэй болохоор одоо сайхан тэр одоо бурхад ном судрууд их түүхийн тийм одоо дурсгалтай ном судруудын дотор хадгалаастай байдаг. Энэ гандангийн энэ доотлолт одоо ээж минь одоо өвд болж исэн. Одоо би ч одоо доороо нэг эмэгтэй дүүтэй тэрийг одоо 6 сартай байж хат нь ээж минь өвд болж исэн гэсэн би өөрөө 4 нас гарантай ихэс үлдчихсэн. Тэгээ лав маань залуу 2 бүс хүүхэдтэй нэг хэдэн өнчөө хүүхэдтэй л үлдчихсэн гэсэн шүү дээ залуу маань. Тэгэл тэр цагаас ахуулаад бид нэрийг бол одоо янзын сайхан өсөж хөгжүүлж янзын сайхан хүн болгосон. Аамен. Тэгээ одоо эмэгтэй дүү маань Улаанбаатар хотод цэргийн ингээд одоо тоогооч идэг. Тэрийг одоо нэг 6 сартай байж хат нь үлдэхэд би өөрөө одоо тэр хүүхд дүүгээ одоо эдэн тогт одоо гомбгээ чайлд өөрөө бариад өгчижсэн гэсэн манай аав одоо энэ хүүхдээр одоо хүн хийж чадахгүй та нар хүн хийж аваа гэж хэлээ. Би өөрөө тэр дүүгээ өөрөө хүн хийж аваад та нар хүн хийж авах тэр ах гомхынтай өгчижсэн юм лээ. За одоо ингээд би одоо хөрөмтийн голын одоо хувийн дээр ирсэн байна. Энэ гол дээр одоо тоглож наадаж энэ л зөвлөгөн дээр хүүхэд насаа өнгөрөөсөө их сайхан байсан. Тэгээ яг энэ хойтой тал дээр намайг одоо сургуульд ороход манайх байдаг байсан. Тэгээд энэ голноос чинь усаавн, тоглон, шумбан, загас жарахаа гарна тоглоно. Хэл хүүхэд насаа энд өнгөрөөсөө. Тэгээ одоо 88 90 онд одоо энэ одоо тэр нэг халгаатай нэг байшингийн одоо буур байна да. Тэрэн дээр одоо миний одоо ажиллаж исэн газар мань байгаа. Батхан нэгдэл гэж яхад одоо юу барил туслах үйлдвэр чанарын баригад өвсний фонд гэж ингээд 3 тийм газар байж хаад би одоо тэр чанарын баригадад ажиллаж исэн. Манай аав маань одоо лус авдаг, лус авдагаас үүдэлтэй тийм одоо яар шархыг хийдгээд шууд одоо долоож өрөөл идгээчдэг. Нялхас малхасыг одоо өвдөж явдсан нялхастай сайн. Ер нь юм их гоцаа ястай мундаг одоо тийм одоо үүлтэй хүн байсан. Өвд одоо сайхан бурхны үйл. Тэгээ одоо уул нь бол өөрөө бүүхэн бас бүү шарын шашин одоо бүгдийг одоо хослуулсан. Нэг өсөнд одоо хос мэрэгчлэлтэй гэх юм л дээ. Одоо шин цагаар бол тийм хүн байсан. Одоо тэгээд аавынхаа тэр сайхан хосавэсийг одоо өв залгамж яваад би одоо өөртөө бас бахаргалтай байдаг. Би одоо тэгтээ аав шиг тийм долоо одоо хууль одоо тийм сорж барьж идэж чадахгүй. Гэхдээ би дом шившлэгээр одоо тийм яар шархыг одоо идгээдэг. Алдрын өргөж дуулсан хүн бүхэндээ баярласан. Аян замын уртасаа. Тэвлээ гэдэг хүн бол одоо энэ социализм үеид амьдарч байсан. Ийм хүн. Тэгтээ бол одоо нэг энэ одооны яг удамд амьдсан тийм бөө хүн байсан. Яг одооны хүмүүс шиг ингээд говцсон өмсөөд ингээд вөөлдгүү гисэн мөртлөөд одоо бас хүмүүс их тус тийм болдог. Харах чагаа сайтай их мундаг хүн байсан. Энэ Багамаавтнаас яаж ч болох ахтай болсууд. Тэгээд энэ Багамаагийн аав тэрний аавх наа тэрний өмнө Удаан даваа гэж нэг мундаг хүн байсан байна. Энэ нот усанд. Тэр Удаан даваа гэдэг бол маш их мундаг хүн байсан байна. Тэгээд Удаан даваа гэдэг хүний талаар бол одоо маш их домог момог байдаг. Энэ муу хүүхд мөхтөг бол одоо ингээд ивдээ чанчдаг манчдаг тийм их мундаг чадaltaй Удаан хүн байсан байна. Тэгээд энэ хүмүүсийн үе залгамжлал болоод энэ хүмүүс ингээд яваад байгаа маа. Энэний аав, энэний ах ган гэж хүн байсан. Энэний аавтай бол маш их мундаг тийм чадaltaй бөөнүүд байсан байна. Тэгэхээр бөө талд нь болохоос энэ манай Багамаагийн талыг дагаа явчихсан болохоос миний талд болохгүй. Яг энэ
хүн болохоос үгүй байсан байхгүй. Хүмүүс аав нэнтэй ингээд юм боо. Яг манай аав эднээс төлсөн ахтуус өгдөг байхгүй юу? Тэгээд одоо энэ талдаа бол одоо ийм бодом дамжсан бөө одооны ийм хүмүүстэй энийг би мэдхий. За энэ Пэрлэх бол мундаг хүн байсан. Би л ахтуу төрөл садан гэж явдаг бас. Манай сумынхан бол ерөнхийдөө бүгдөө бол мэднэ. Тэгэхээр муу сайн болгондоор бүгдөө явдаг тийм сэрхэн хүн байсан. Өөр удмууд нь тохиос ганах нь байна. Одоо тэгээ бурмаа гэж бол одоо бас энэ юу өв занслыг өвлж аваад тэгээд залгуулад улсаантанд тус болоод явж байна. За бурмаа ер нь одоо нэг сургуульд байхын би одоо 1987 оноос хойш багшилж байна. Үндсэндээ одоо 40 жил болж байна. Тэгээд бурмаа бол нэг сургуульд байхын бас ерөөсөө нэг тийм арай нэг ялгартай гэх юм одоо нэг бусдаас нэг ямар онцгойрдог нэг юм мэдэрдэг тийм нэг мэдрэмжтэй нэг юм хөөхд байсан юм аа. Тэгээд веч бас боддог байсан нэг аав ээж интернет энэ хоёр одоо бурмаатай л бол миний мэдхэн 3 дахь үеийн одоо энэ манай нутгийн бөөнөр хамгийн гол нэг миний нэг баярлаж явдаг юм нь юу юм гэхээр маш олон амтнд одоо тусуулж явдаг. Тэгээд тэрнийг өөрснөө бол нэг анзаардаг ч одоо бурмаг ах нь энэ үсгээд бас одоо байгаа. Тэрвэл одоо бас л одоо ийг л хүн биш. За одоо тэр нэг тусын гэсэн тодтголтой нэг яар шарахтай нэг ийм хүмүүствэл бас одоо ер нь нэгэн одоо гүн төсөлцөө үзүүлэх ийм улс байгаа юм шүү. Тэгээ эднэр маань болоод ирэхээр юм бол нэг одоо тэгээд нэг тийм үн хөлс тариф инээтэрэгээд ингээ байдгүй. А хүний одоо сэтгэлийн өглөгөөр ингэж явдаг. Энэ нь бол одоо надад маш их таалагдав. Одоо ч бол нэг юм ягаал одоо тэдэн төгрөг тэдэн 100 мянга гэдэг. Манай энэ хүмүүс болоод ирэхээр юм бол ерөөсөө тийм эдийн шунал дэвийн сэтгэл байхгүй тань би бас ингэж нутгаараа энэ зон олноороо энэ одоо хүмүүсээрээ нүүр бардам одоо хэлэх ийм юу байгаа юм аа. Бурмаа гэж бол одоо бол яг тэр Пэрлэх гэдэг хүний ган гэдэг хүний бүх юуг ингээд аваад одоо ингээд олон төмөндөө ингээд тус нэмэр болоод үдч хараад бас тиймээ хүний сайн муу юмыг янзж өгд ийм буянтай хүн бий. За анхлаа бид ч одоо 94 онд хоёр дахь нь одоо гэрүүл болж исэн. Тэгээ одоо тэрнээс хойш одоо өсөж үржээд 3 сайхан хүүхэдтэй. Том хүн одоо өмнөгийн 5 толгойд явлаач хийж байгаа. Тэгээд удаа хүн Баян Улаанбаатар хотод одоо айлын хүн болоод очсон. Одоо нийтдээ бид ч одоо хөргөн бирээ өвлөдөө нэлээд 10 гараа л явж байгаа. Тэгээ одоо ахаад бүл нэмэгдэж байгаа. Одоо ахаад 3-ыг өвлөгдөж байгаа шүү дээ. Шинэ манай анхны ачиж Улаанбаатар хотод гарч ирсэн. Тэр яг готод гарч ирсэн. Тэгээ готод гарч ирсэн. Тэгээд готодоос очиж битэр чинь эндээс л баяр хурд гарангуутал бөө баярлалтай яваад очиод тэгэл хүүхдээ гаргаж аваад нэртэй хүүхдээ тэгэл шууд аваад үрээд ирчихсэн. 7 хоног дээрсэн. Тэрээс 7 хоног удаад тэгэл аваад үрээд ирсэн шүү дээ. Тэгэл өндөр өтгөл улан л одоо өндөр өтгөн болж байна да. Хүн борлоо мороо хүндээг тоода сайхамсаа хөшөн бороо ээжигээ хүндээг тоода сайхамсаа ангам бороо мороо 가슴이 허리를 돌아서 악도 조를 사당
өөрөө хүүхдүүд таны жилдээ эрүүлийн сайхан мөхний өсөөрөө одоо намайг гэдэг одоо нийт ард түмэндээ бас сайхан өсөөрөө төр улс маань төвшин төмөн олон маань амар амгалан байх болтугай ажил үйлс нь өөдрөг болтугай юу сансан 9 цагаан хүсэл нь сэтгэгчлэн бүтэж явах болтугай гэж өрөөё.